энэ орон мэдээлэлээ их баярлалаа. Нэг сумын эрдэм хийгээний урд зохион байгуулалт гэдэг бол агуулгаараа бол маш ашиг болтой зүйл дээ. За тэгээд мэдээж анхны одоо ийм хурд учраас бас одоо учир тутагд байгаа гэртээ өндөр сэтгэлтэй байна. Тэгэхээр ер нь математикийн хүн би өөрөө математик бол нөгөө юмыг батлахад бол гарцаагүйгээд хүрцээтэй гэж ярьдаг. Тэгэхээр жишээ нь тэр Отгонбаатар гэдэг залуу ер нь бас их урдаг сайтай шүдийн шалжуулах хэрэгтэй гэдгийг бол ондын характын хувьд баталж яагаад гэвэл өвчин их байна шүдийн хэрэгтэй шүдийн байвал одоо ямар их ашиглах хэрэгтэй гэдгийг нөгөө талаас нь ингэж үзүүлж байгаа одоо практикийн хувьд ашиглах одоо бараг би энэ тэгвэл юмнуудыг бол англи удирдлагуудад өгөөд ингээд нөгөө нэг юм шинжилгээгээ яриад хөрөнгө мөнгө шийдэх юм бол нэг шүдийн эмчтэй болж мэдхээр ийм сонирхолтой байна. За тэгээ ондын ашиглалттай одоо тийм ээ хинтханы айстай юм бол айстай сайхан ихэд байна. Тэр угсаатны зүүн асуудал гэж байна. Үнэхээр сайн судлаад тэгээд яах юм бол бас тэр чинь өндөр ашиглалттай. За тэгээд ер нь зумраа сайхан ихэд болж байна. За Сүхбаатар багшийн тухайд бол бид нэг хүнд өгөөд яах шаардлагагүй би өөрөө яагаад гэвэл тэр хүн бол зүгээр энэ чиний тэр сумыг сайн мэдхийн хувьд бол өөрөө сандаа хийж байна. Эдэнтэй өнөө энэ бол маш их ачааллуудтай баярлж байна. Сүхбаатар багш бол баярлж байна. Тэгээ сайн байна. Яг өнөөдөр өвөл өдрөд байна. Тэгээ хүмүүсийн цуглаж яахан тиймэрхүү байна. Үлээ ихтэй би одоо энэ зохион байгуулж байгаа аваач уу тийм ээ. Тэгээд манай доктор Цацарлууд бол шинэ дээр сум төдийгүй улстай одоо нэгтэй сайн залуу хүн, сайн доктор хүн ингээ энэ ийм ачааллууд сайхан одоо ажил зохион байгуулж байгаа юм байна. За их баярлалаа. За тэгээд ядгуурч гэсэн цагаасаа хожтоогүй үрж ирсэн Гамбат одоо эдэмтэн за манай доктор Томоокшин дөрөв одоо их ачааллууд болж юм би гэсэн бодом одоо цагаасаа нэг 2 минут ажилласан шүү дээ. Тэгэхэд яам гэж бодож явхад айгу энэ орон мэдээ хүргье. Манай хоёр ах маань, хоёр гавьяат маань одоо асуултын бодгийг ярьжлаа. Тийм учраас хамгийн түрүүнд энэ ажлыг санаачлан зохион байгуулсан даваачдаа чин сэтгэлээсээ баярлж байна. За дараа энэ ингэж ажиллаж байгаа тасралтуудаа баярлж байна. Тэр үсэн даруйдаа уулзуулаад бас санаа оноогийн сонсоод энэ санаа байна гэдэг нь хамгийн чухал, хамгийн үнэтэй зүйл гэж үзэж байна. Тэгээд дээр нь энэ ингээд тогтоохад үедээ санаа тавина бас тэр юмыг ингээд хийжүүл болох юм. Тэгээд хийжүүл болох юм. Ингээд бодож яваа. Энийг ингэж нөхцөл хаан дүүс тийм ээ. Ингээд ихтгэрээ ажиллуулаад үлгэн бичиг бол маш чухал санаа. Хүн юм бодсон, юм мөрөөд итгэций гэж бодсон гэдэг хүн уушаа дандаа ахиж дэвшхийн ихтгэл. Тэр мөрөөдөлтөө хүрч чадахгүй бол магадгүй манайс тэр салхин станц бүр тэр англи хангах хэмжээний ийм станцаар чадахгүй байж болно тийм ээ. Гэхдээ тэрэнд орцсон ямар нэгэн зүйл хийж болно. Тэрний талхын юм хийхэд хангалттай зүйл байхгүй. Энэ чинь нэг мөрөөдөл хичнээн хол байна. Тэр тусмаа амжилтанд хүрдэг гэдэг. Тэр мөрөөдөлд хүрч чадахгүй байж болно. Би Монгол улсын ерөнхийлөгч болно гэж мөрөөдөж бий болно шүү дээ тийм үстэй. Өгөөдөө гэхэд одоо юу гэдгийг ангийнхаа засаг дараах эсвэл нэг яамны сайт юм эсвэл
ингээд юу албан тушаал дүүрэн гэдэг нь ерөөсөө тийм албан тушаалтай сайхан байх юм. Тэрийг ашиглаад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх, хүн хэрэгтэй зүйл хийх, бусдад хэрэгтэй зүйл хийхэд одоо тийм мөрөөдөл, тийм мэддэг чадвар чухал юм. Тэгэхээр ингээд танах одоо өнөөдөр ийм мөрөөдөл байна, ийм итгэл байна, иймсэн гэдэг сэтгэл байна гэдэг нь та нар урагшаа бусдаасаа илүү хол авахыг илэрхийлэхээр би ингэж бодож байна. Хинч байгаасаа гэж үзтээ. Мэдээж энэ хүмүүс зөвхөн байна. Анхны юм таамаг байсан ба дараа жоохон дутуу гэсэн зүйл бий байх юм. Гэхдээ тэрийг өнөөдөр тийм байна юм гэж хүмүүстээ чаддаг. Хотоос биш. Ийм зүйлийг ингээд ихлүүлж байгаа хамгийн чухал. Энэ итгэдүүдийг сайн муу байна гэдэг ингээд үнэлцэнэ яах чинь бас тийм чухал зүйл биш. Ерөөсөө ингээд энэ санаа байна гэдэг нь маш чухал зүйл. Цааш тийм санаагаа аримжуулаарай, өшөө шинж тухайнуулаарай, өшөө бодтой болохоор өшөө энэс илүү мөрөөдөө сонссон бас энэ санаа аваад бүгдээрээ урьдчилаарай. Сум маань урьдчилна гэдэг аймаг урьдчилна гэдэг Монгол сум маань урьдчилна. Тэрний дард бид дээрээ сайхан юм дээрээ авч явах хэрэгтэй байв. Энэ гэрэл дээрээ юм гэж асуужуулаад урагшаал гэж